Сэтгүүл зүйн салбарт 2006 оноос эхлэн ажиллаж байсан Сумхүү сэтгүүлч бөөрийн архаг дутагдалд ороод байна. За түүний хувьд 2006 онд СБН телевизийн мэдээний албаны сурвалжлагчаар ажиллаж байсан. 2009 оноос өөрийн төрсөн нутаг Ховд аймагт Ховдын долгио сониныг үүсгэн байгуулжээ. Бөөрийн архаг дутагдалд орсноо энэ оны 12 дугаар сард мэдсэн байна. Цаг алдалгүй эмчилгээнд орсон ч өвчин нь хүндэрч түүний хараанд нөлөөлжээ. Одоо тэрээр хорвоог харж чадхаа болоод байгаамаа. За бөөр шилжүүлэн сулгах хагалгааг Монголд хийж байгаа ч цусан төрлийн хүн донор болно гэсэн хууль байгаа. За түүний ээж нь өөртөө нэг бүлгийн цустай байгаа ч Сумхүү сэтгүүлч элэгний вирустай учраас Монголд энэ төрлийн хагалгааг хийх боломжгүй болчихжээ. Гадаадд дэмжлүүлэхэд 40-60 орчим сая төгрөг хэрэгтэй байгаа юм байна. Одоо хэрвээ миний Монголын ард түмэн над туслаад намайг хөл дээр нь босгоод хараа оруулаад ингээд өгөх юм бол би чаашид энэ салбартаа энэ мэрэгчлэрээ өшөө зүйл хиймээр надад хийх урам итгэл чадал одоо бүх юм байна. Та бүхэн одоо надад нэг удаа туслаач гэж би одоо чин сэтгэлээсээ хүсэж байна. Сэтгүүл зүйн салбарт хамтран ажиллаж байсан нөхд нь түүн туслахаар шийджээ. Баасан гарагт бүх оддын тоглолтыг урлагийнхантай хамтран бүхий өргөнд зохион байгуулахар болсон байна. Монголчуудын хувьд хүнд өвчин тусаад байсан нэг ойтой одвол охиноос эхлээд элэг нэгт олон хүнд амьдрал бэлгэлсэн арт түмэн. Тиймээс энэ удаад сэтгүүлд Сумхүүц ч гэсэн туслана гэдэгт сэтгүүл зүйн салбарын найдаж байгаамаа. Монголд угаасаа нөгөө эрхтэн шилжүүлэхийн асуудал нь хэрэгцээ болж байгаа тийм өргөн байдаг юм лээ. Тэгээд өмнөд хөшөөд хаалгаа хийлгээд тооцож байгаа юм билээ. Энэ бол зарлагын хэмжээ бол нэлээд өндөр 60-70 сая төгрөгөөр хэмжиж байгаа юм билээ. Тэгээд Сумхүүгийн хувьд дөнгөж 29 настай энэ залуу 29 нас гэдэг бол эд хийж бүтээх нас. Тэгээд Сумхүүгийн хувьд яг ард түмний дуу хоолой болж бүтэхгүй нийгмийн тэр бүхнийг шүүмжилж явсан ийм сэтгүүлч. Тэгэхээр энэ сэтгүүлч хэрвээ хөл дээрээ босоод ингээд эдгрээд эрүүл саруул болоод эргээд хараа орчих юм бол нийгмийн сайн сайхны төлөө илүү их юмыг бас юм хийх байхаа гэж бид бодож байгаа. Тэгээд үзэгч та Сумхүүд туслахыг хүсвэл Хаан банкны 58 45 43 93 48 дансанд хандаж болно. За мөн бүх өөрийн телефоны хэрэглэгчид 150 103 гэсэн дугаар руу мессеж нисгэж болно. Батцэг Баатар Хүнэр мэдээллээ.